Хайдаг бах. За сайн болтгоо юу вэ? Тайван ажил сайн уу? Сонь сайхан юу байна да? Сокер нэрээ Вьетнам авсан шүү дээ. Харин тиймээс гоё ясна. Гоёс. Вьетнамын тэр нөө Дананг шигээд Дананг хотод очиод тий баахан бясалгал йога мога хийж байгаа л тий сэлж мэлээл наранд байж байгаа л ирлээ. Чи аагаарай. Би Солонгостой байлаа амарч бараг л амтсан гоо. Тэгтээ яг гоо тэгэл заагүй ах шиг тий. За тэгээд Вьетнамаар явж байхдаа уншсан мэдээллүүдээ одоо танилцуулъя да. За окей. За энэ 7 хоног бүр нэлээд их болсон байна тий. За тэгэхээр өнөөдрийн хоёулангийн 4 мэдээ болохоор эхний мэдээ нь OpenAI гэх компани байгаа. Хоёул OpenAI гэдэг компаниг өдөр болго ярьдаг баг тий. За OpenAI компани $1 триллион одоо ийм дийл болсон байна. За энэ нь яг юу гэсэн үг вэ гэдгийг хоёулаа ярина. Хоёр дахь мэдээ болохоор Nvidia TSMC гэх тий. Энэ хоёр компани маань болохоор хагас дамжуулагч хийж байгаа. Өөрсдөө яг хамгийн одоо сүүлийн Blackwell гэдэг хагас дамжуулагчаа яг Америкт хийсэн байна. Тэгэхээр энэ бас нэлээд том тийм түүхэн үйл явдал болж байгаа юм шиг байна. Тэгэхээр тэрийг хоёулаас ярина. Гурав дахь мэдээ болохоор Alphabet буюу одоо Google компани охин компани Waymo гэдэг компани байгаа. Waymo гэдэг компани болохоор driverless car, autonomous car буюу тэ өөрийгөө удирддаг тийм робот такси байгаа. Тэгээ тэр роботик таксигаа болохоор дараа жил буюу Лондонд бас гаргах бодолтой байгаа мөлий. За тэгээ тэр планыхын талаар хоёулаа ярилцсан. За тэгээ дөрөв дэх буюу хамгийн сүүлийн мэдээ болохоор Microsoft гэдэг одоо мэдээж компани байгаа. Тэрний доор өөрийнх нь одоо Windows гэдэг үйлдвэрлэлийн систем байгаа тий. Windows 11 буюу яг энэ үйлдвэрлэлийн систем дээрээ болохоор Copilot гэдэг одоо өөрийнхөө хэмэл оюуханыхаа тэр софтверыг бүр тийм гүнзгий deep integraц буюу одоо гүнзгий интеграц хийж байгаа юм байна. Тэр нь одоо юу гэсэн үг вэ? Хэрэглэгчдээ тэр нь яаж харагдах вэ гэд. За энэ дөрөв мэдээ явах уу? За тэгээ. Шууд яриад байгаа. За шууд яриад байгаа. За. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол энэ дээр бас миний жоохон толгой эргэж байгаа. Тэгээ угаасаа хүн болгон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бас нэлээд их явж байгаа. OpenAI $1 триллион буюу 1 их найдын гэрээг бол байгуулсан. Тэгээ миний ойлгожоор бол энэ 5 жилийн хугацаанд хэрэгжих юм байлээ. Тэгээ энэ яг юу болоод байна? Хүмүүсийн жоохон ойлгохгүй байгаа төрөгдөд байгаа энэ гэрээний талаар дийлгийн талаар ярилцах юм бол за тэгээ хоёлаа тэгэхээр энэ мэдээний талаар өөрсдийнхөө ойлгож байгаагаар л ерөнхийдөө тайлбарлахыг хичээе те. Ягаад гэвэл яг энэ дийл нь болохоор яг ганцхан дийл биш, айгүй олон ийм дийлүүдийг хамарсан нэг тийм зүйл болоод байгаа. Тэгэхээр яг энэ дэлхий дээр байгаа одоо те яг шинжээчд, аналист, хөрөнгө оруулагч одоо банкныхан ч юм уу те технологийн хүмүүс ч гэсэн ерөнхийдөө яг сайн ойлгохгүй байгаа. Гэрээн ч гэсэн өөрөө нэг тийм яг одоо яг ингээ хараад уншихаар тийм гэрээ байхгүй те зөндөө олон юм бас нэг PR маркетинг юм бас зөндөө олон зүйлүүд ингээд яваад байгаа учраас яг энийг өнөөдөр яг ийм дийл байна гэж бас яг хэлээд ярьчихаар хүн бол бараг харагдахгүй байлээ. За гэхдээ бид нэрээ харж байгаагаар за OpenAI-гийн $1 триллион дийл гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр OpenAI гэдэг компани бол за одоогийн байдлаар ChatGPT хамгийн сүүлд хэдэн гарсан байгаа лээ? 5 байгаа тий. ChatGPT 5. За тэгээ ингээ ирээдүйд ChatGPT 6, 7 болоод бүр ирээдүйд болохоор өөрийнхөө AGI буюу одоо ерөнхий хэмэл оюуханы team софтверыг бий болгоно гэж ярьж байгаа. За тэгэхээр тийшээ хүрэхийн тулд одоо маш их одоо нөгөө нэг хэмэл оюуханы чинь тэр нөгөө нэг compute тий тооцоолол хэрэгтэй болно. Тэр тооцооллыг бий болгохын тулд маш их хэмжээний одоо хэмэл оюуханы хагас дамжуулагч буюу тэр чипүүдийг худалдаж авах хэрэгтэй тий. Тэгээд тэр нөгөө дата центруудыг ерөнхийдөө бий болох хэрэгтэй. Тэгээд энэ бүх одоо худалдаа авалт, энэ бүх одоо computing power тэрийг бол яг OpenAI гэдэг компани өөрөө одоо бүгдийг нь бол ингээ бүтээж мэдээж чадахгүй. Тэгэхээр зөндөө олон одоо стратегийн ач холбогдолтой одоо түншүүттэй хамтарч ажиллах хэрэгтэй. За тэгэхээр тэрэн дээр болохоор ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байна гэхээр 3 хэсэгт ажиллаж байгаа. Эхнийх нь болохоор яг энэ хагас дамжуулагчийг хэмэл оюуны одоо хагас дамжуулагчийг бий болгож байгаа компаниудтай. Тэр нь болохоор Nvidia AMD за тэгээд SK Hynix ч юм уу Samsung ч юм уу иймэрхүү компаниудтай хамтарч ажиллаж байна. Хоёр дахь нь болохоор яг энэ нөгөө дата центруудыг одоо бий болгож байгаа дата центруудыг яг одоо хийдэг team компаниуд байгаа. За эдгээр нь болохоор одоо нөгөө Stargate гэдэг бас нэг тийм том төсөл байгаа. Тэрийг хойлоос ирээдүйд ярьж магадгүй. За гурав дахь нь болохоор бас яг одоо интернет network ч юм уу тиймэрхүү компаниудаас хамтарч ажиллаж байна. За тэгээ энэ 7 хоног буюу бас тэрний өмнөх 7 хоног зөндөө олон мэдээ гарсан Nvidia, OpenAI, Nvidia хоёр хоорондоо хамтарлаа $100 тэрбум 5 жилийн гэрээ байгууллаа гэх юм. За AMD-тэй болохоор бас нэг $100-200 тэрбум бас юу байгууллаа гэх юм. Stargate нь болохоор $500 тэрбум гэх зөндөө олон мэдээнүүд байна. Эдгэрэн гэхдээ ингээ бүгд нийлээд ерөнхийдөө одоо энэ AGI буюу хэмэл оюуны энэ том одоо бүтээгдэхүүнийг гаргах чинь энийг гаргахын тулд 10 гигаватт electricity буюу 10 гигаваттын тийм одоо power
хамттай одоо дүүцхүүц ийм их одоо цахилгаан дүүцхүүц одоо тооцооллын багтаамжийг бий болгохыг хичээж байгаа юм байна гэж бол харж байгаа юм билээ. Тэр үндсэндээ бол эн чинь нэг гэрээ биш маш олон ингээ гэрээнүүд одоо гэрээ хилцлүүдийн нэгдлийг нэгтгээд $1 триллион гэж хэлээд байгаа юм байна те зөв те. Яг зөв. Яг бол тэгж харагдаж байна. За тэгээд энэ яагаад 10 гигаватт эн чинь 10 гигаватт electricity гэдэг байгаа байхгүй юу? Маш их хүч байна те. Тийм маш их юм хүчин чадал байгаад байгаа. Тэгэхээр би 10 гигаватт electricity миний толгойд ерөөсө буучихгүй байсан байхгүй юу? Энэ яг одоо яг юу гэсэн үг юм те. Тэгээ би зүгээр яг ChatGPT-г харсан л да. Асууж үзлээ. Тэгсэн чинь одоо за энэ нэг electricity-г бий болгох те 10 гигаватт гэдэг чинь өөрөө Америкт одоо нийтдээ 10 сая household буюу гэр бүлийг ийм тэжээх чадвартай тийм их цахилгааны эрчим хүч гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэгээ тийм их цахилгааны эрчим хүчээр одоо энэ хиймэл оюуханыхаа бүтээгдэхүүнийг нэг дэмжихэнэлтэй те. Европт бол нэг 25 сая гэр бүлийг тэжээх чадвартай одоо тийм их power хэрэгтэй гэж байгаа. За тэгсэн чинь бас Монголд асууж үзсэн. Монголыг асууж үзсэн. Монголч нь болохоор 3 сая хүн амтай гэдэг тэгсэн чинь Монголын одоо нийт цахилгаан эрчим хүчийг те одоо Монголын нийт одоо ард иргэдийг ингээд хангахыг бол 7-9 дахин илүү даван биелүүлсэн тийм их эрчим хүчийг шаардж байна гэсэн үг. Тэгэхээр Монгол шиг дахиад нэг бараг 7-9 улсыг ингээ хангах чадвартай тийм их эрчим хүчийг өнөөдөр OpenAI гэдэг компани одоо байгуулах гал явж байгаа. Юу нэр нь байгуулагдах боломжтой юм уу? Энэ бүх одоо дата центр те энэ бүх эрчим хүчийг зөвхөн Америкийн газар нутагт бол байгуулах боломжгүй гэж бас харж байгаа юм шиг үлээ. За тийм ч учраас одоо Trump administration буюу Америкийн засгийн газрын бий болгосон одоо AI action plan-ы нэг хэсэг нь нэг одоо тэр pillar нь болохоор одоо infrastructure буюу одоо дэд бүтц байсан тий. Дэд бүтцийнхаа болохоор нэг хэсгийг бол яг Америкт өөрсдөө барина. Нөгөө хэсэг нь болохоор ингээд дэлхийд даяар барина. Тийм ч учраас энэ Stargate гэдэг одоо нэг төсөл байгаа. Тэр төслийн нэг хэсэг нь бас одоо энэ Солонгос ч юм уу бусад өөр орнууд ч юм уу бас энэ Abu Dhabi тий Middle East төртөл ингээд явж байгаа. Ерөнхийдөө дэлхийд даяар энэних олон дата центруудыг ерөнхийдөө барьж иж энэ 10 гигаватт руу ерөнхийдөө хүрнэ гэж харж байгаа шиг байлаа. Тэгэхээр та сая яриануудад дурдлаа ингээд маш олон компанитай нэгтгсэн одоо хилцлийг бол байгуулж байгаа гэд бодонгууд нөгөө бидний яриад байдаг хиймэл оюун ухааны чиглэлд бол ингээд өрсөлдөж байгаа олон компаниуд байгаа. Тэгээд бас ингээ хараад үзэх юм бол энэ компаниуд чинь баг ингээд OpenAI дээр нэгдэж байгаа ингээ сүлжилдэж байгаа юм шиг ажиглагдаж байна л та. Тэгэхээр таны бодлоор ингээд эдгээр энэ өрсөлдөж байгаа компаниуд энэ хиймэл оюун ухааны шатны ингээд чиглэлдээ одоо өөрсдийнхөө инновац хийж хэрэгжүүлж байгаа газрууд хоорондоо холбогдохоор ямар одоо эрсдэл гарах вэ? Ер нь эрсдэлтэй зүйл байгаа юу? Эрсдэлтэй талууд байгаа юу гэдэг дээр. За хүмүүс энийг санхүүгийн талаас ч одоо financial engineering гэдэг те санхүүгийн талаас ч эсвэл одоо хит их төвлөрөл гэх юм уу концентрац талаас ч юм уу те эсвэл одоо яг ер нь агүй олон талаас нь маш их эрсдэлтэй зүйл болж байна гэж хүмүүс бол бас их харж байлаа. Тэгэхээр хамгийн ихний том эрсдэл нь бол яг одоо хиймэл оюун ухааны одоо хувьцааны bubble гэж яриад байна. Тэгэхээр энэ bubble одоо бидний хувьд бол интернетийн bubble гээл .com bubble гээл байсан те 2008 онд болохоор real estate-ийн bubble гээл ярьсан те тэрэн шиг одоо энэ 2025 он бол яа харахгүй одоо хиймэл оюун ухааны хувьцааны bubble гэж харагдаж байгаа. Хоёул хамгийн анхны дугаар дээр бас ярьж байсан Magnificent 7 гэдэг те Америк дээр S&P 500-гийн одоо нийт үнэлгээнийх нь 35% нь өнөөдөр зөвхөн 7 tech компани одоо эзэлж ийн гэд энэ бол маш том ингээд төвлөрөл концентрацийг бий болгосон гэд тэгээд эн чинь нөгөө гинжин хэлхэ гэж яриад байгаа те value chain гинжин хэлхэ гэдэг дээр хамгийн сүүлд одоо эцсийн хэрэглээ болон хэрэглэгчдэр очиж байгаа энэ бүтээгдэхүүн нь болохоор ChatGPT OpenAI гэх компани байна те. Энэ нь болохоор Nvidia гэдэг чипийг ашиглаж байна. Тэр Nvidia гэдэг чип нь болохоор TSMC дээр байгуулагдаж байна. TSMC болохоор тэр одоо гаргасан чипийг болохоор Америкийн одоо Oracle гэдэг компани, эсвэл Microsoft гэдэг компани одоо hyperscaler буюу data center дээр тэрийг ингээд явуулж юм ч юм уу те. Ингээд нэг хитгэн компаниуд нэг 4-5 компани өнөөдөр хиймэл оюун ухааны одоо нийт бараг зах зээлийг ингээд атгаад эхэлсэн байгаа байхгүй юу. Тэд нар болохоор ингээ бие руугаа мөнгө ингээд хөрөнгө оруулалт ингээ хийгээд нэг руугаа ингээ хөрөнгө оруулалт хийгээд яг энэ одоо загварчлал нь өөр амар яг түрүүний хэлсэн шиг чиний intertwined буюу ингээ хоорондоо бүр хит холбогтой болцсон. Тэгээ ингээ нэгнийгээ ингээ дэмжиж яваад байхаар энэ компаниудын чинь одоо үнэлгээ нь тий зах зээлийнх нь үнэлгээ нь ингээд
амар өсөд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг одоо үнэн өсөж гин үү эсвэл энд одоо хөөсрөл хэр их явагдаж гин вэ гэдг нь тодорхойгүй байгаа. Жишээ нь AMD гэдэг компанитай өнөөдөр OpenAI одоо тэр түншлэлийн гэрээ хийхэд AMD компани хувь 40% өссөн байгаа байхгүй. Шууд 40% өсөж байгаа байхгүй. Тэгээ энэ үнэхээр 40% өсөх ёстой юу мэдэхгүй. OpenAI гэдэг компани өнөөдөр private компанитай, хувийн компани, хувьцаат компани биш. Тэгэхэд $500 тэрбум айл хэдийн хүрсэн private байдлаар. Тэгэхээр үнэхээр одоо энэ 10 тэрбум долларын өнөөдөр орлого хийдэг компани яаж явж байгаад $500 тэрбум үнэлгээд хүрсэн юм бэ? Яаж 10 тэрбум долларын одоо орлого оруулдаг компани $1 триллион ийм одоо гэрээ хийгээд байгаа юм бэ? Энийг хэн ч ойлгохгүй байна. Тэгэхээр энд маш их хөөсрөл явагдаж байна гэж бол хүмүүс харж байгаа. Энэ хөөсрөл нь хизээ нэгэн цагт pop-ын хагарна. Яагаад хагарах вэ гэвэл хизээ хагарах вэ гэх юм бол одоо зөндөө олон компаниуд байна. Маш олон enterprise одоо компаниуд байна те. Энэ бүх компаниуд болохоор ямар нэгэн байдлаар OpenAI-тэй ч юм уу те ChatGPT-тэй ч юм уу эсвэл Anthropic Cloud эдэртэй ингээл яаж иж байгаад өөрсдийнхөө нэрийг холбоод тэднээс маш их одоо лицензийн одоо дийлүүд ингээ хийж чинь. Тэр дийлүүд нь ирээдүйд юу болох вэ гэхээр бидний тэр компаниудын нь бүтээмжийг өсгөн гэсэн одоо тэр найдар дээр хэрвээ тэр бүтээмж нь өсөхгүй байгаад яг өөрсдийнх нь тэр хүссэн expect хийсэн тэр ашиг нь тэр компаниудад орохгүй байлаа гэж бодсон шүү дээ. 2-3 жилийн дараа ч юм уу. Тэгэхэд маш их мөнгө одоо тэд нар зарцуулсан байлаа. Тэгэх юм бол энэ компаниуд одоо яг энэ хиймэл оюун ухаан руу хийж байгаа одоо энэ лицензийнхаа гэрээнүүд ч юм уу те хөрөнгө оруулалтыг татаад эхэлнэ. Хэрвээ татаад эхлэх юм бол хамгийн эхлээд одоо тэрэн дээр хит болох хүн нь болохоор Nvidia те. Тэгэхэд Nvidia-гийн сток буюу Nvidia-гийн хувьцаа өнөөдөр 20-30%-аар жишээ нь унах юм бол бүр яг ингээд дэлхийд даяараа баг тэр бүх тэрийг ингээд дэмжиж явж исэн бүх компаниудын хувьцаа унана. Энэ нь дагаа унана. Тэгээ энэ бол ингээд маш том одоо хагарал болно гэж зүгээр нөгөө нэг юу талууд нь suspicious байгаа одоо хүмүүст нь л тэгж харж байна. Сүүлийн нэг асуулт байна. Тэгээ хоёлаа дараагийн сэдв рүү орё гэж бодож байна. Яг ингээд хоёлаа мэдээж ингээд компани болгон өөрийгөө ингээд тухайн салбартаа болвол ингээд номер 1 тоглогч болохыг бол зорж байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд ялангуяа OpenAI-ийн зүгээс бол харах нэ хэмэл оюун ухааны салбарт бол монопол байхыг илүү одоо ирмэлцдэг болж байгаа юм шиг одоо үйл хөдлөлүүд нь ажиглагдаж байна. Яагаад юу н OpenAI ингээд байгаа вэ? Одоо ингээд бүх төвлөрлийг өөр дээрээ ингэж авахыг зориод маш олон компаниудтай ийм том дүнгээр гэрээ хийгээд байгаа вэ гэдэг тал дээр ярьж өгөөд. За тэгээ. Энэ дээр хоёр асуудал байгаа. Үндслэл байгаа. Эхний үндслэл нь болохоор хиймэл оюун ухаан буюу одоо энэ дараачийн одоо моделийг бий болгоход маш их тооцооллын одоо power хэрэгтэй, хүч хэрэгтэй юм байгаа хгүй. Тэгэхээр ChatGPT жишээ нь одоо 5-аас ChatGPT 6 руу ингэж одоо өсрэлт хийхэд тий арт талд нь явж байгаа тэр тооцооллын чадал болохоор дор хаяж 100-аас бараг 1000 дахин илүү байх хэрэгтэй гэж тэр нөө параметрууд нь болохоор одоо хэдэн сая параметр байсан бол хэдэн тэрбум параметр болж өсөх шаардлагатай. Тэгэхээр ард нь ийм их одоо нөгөө нэг power одоо ажиллах тэр нөгөө нэг ачаал хэрэгтэй байгаа учраас тэгтээ тэргүй ишээгээ одоо мөнгө шидэх хэрэгтэй гэж манай компани бол харж байгаа юм шиг бэлээ OpenAI. Хоёр дахь манай компани биш. Хоёр дахь үндсэл нь би нөгөө OpenAI-гийн зүгээс яриад байгаа учраас те. Хоёр дахь үндсэл нь болохоор чи түрүү монопол гэдэг маш зөв үг миний бодлоор гаргасан. Тэгэхээр одоо яг энэ хиймэл оюун ухаан яг энэ салбарын өнөөдрийн moat буюу одоо яг энэ монополийг бий болгохын тулд өнөөдөр тэр хиймэл оюун ухааны алгоритм нь чухал уу, тэр параметр нь тэр нь одоо чухал уу, эсвэл зүгээр нөө raw power буюу одоо яг энийг л одоо нөгөө компьют их тооцооллын тэр багтаамж нь одоо чадал нь чухал уу гэсэн асуулт байгаа байхгүй юу. Тэгэхэд өнөөдөр бол ерөөхдөө алгоритмыг бол баг бүх компаниуд ойлгоод эхэлсэн. Тэр нь баг commodity ингээ болоод эхэлж байгаа байхгүй тий. Хин ямар компани үнэхээр монопол бий болгоод тэр AGI буюу хиймэл general ерөнхий хиймэл оюун ухаанаар хүрэх вэ гэдэг нь тооцоол буюу power capacity powerтэй хүн л тийшээ очиж чадна гэж байгаа. Тийм учраас энэ $1 триллион одоо хөрөнгө оруулалт зарцуулалт тэгээд энэ хэлхээнд энэ гинжин хэлхээ дээр байгаа одоо бүх компаниудтай хамтарч ажиллахыг энэ OpenAI нэлийн хичээж байгаа юм шиг л харагдаж байна. За ойлголоо. Ингээд сонирхолтой бас сэдв болж өнгөрлөө. Тэгээд мэдээж энэ чиглэлийн ярианууд дахиад хоёулынхаа дугаар дээр явах байх. Тэгээд шууд дараагийнхаа сэдвээр барах. За тэгэхээр энтэй бас нэлээд ойролцоо хоёуланд бас мэдээ байгаа тий. Хоёр дахь мэдээ болохоор за Nvidia
мэдээж одоо өөрийнхөө хагас дамжуулагчийг TSMC компанир бол ингээд бий болгодог. Урд өмнө болохоор энэ чип болохоор дандаа мэдээж одоо TSMC-гийн одоо Тайванд бий болгодог байсан. Тэгвэл энэ түүхэндээ баг анх удаага Nvidia-гийн Blackwell гэдэг те state of the art хамгийн сүүлийн үеийнхаа энэ чипийг Америкт хийжээ гэсэн тийм мэдээ байсан чи энэ талаар нэг жоохон дэлгэрэнгүй яриач. Тийм сая таны хэлдэг бол яхан аргагүй үнэн. Түүхэндээ анх удаа. Тэгээ ерөөхдөө бол сая бас нэлээд олон Америкийн хэвлэл мэдээллүүдээр бол баг ингээ congrats те боллоо. Тэгээ яасан бэ гэхээр 2025 оны 10 сарын 18-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Аризона хотод болвол Nvidia болон TSMC хамтын ажиллагаагаар TSMC-ийн үйлдвэрт болвол Blackwell chip буюу хамгийн одоо өндөр дэвшилтэт чипийг болвол Америкийн тал болвол одоо бүтээснээ болвол зарласан. Энэ нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд бол хэдийгээр ингээд яг ингээ хэмэл оюун ухаан тэгээд гинжийлхэнийхээ хамгийн түрүүнд ингээ суур шатанд бол үйлдвэрлэлүүдийг хэрэгжүүлжсэн боловч яг үнэндээ бодоод үзэх юм бол яг нөгөө суур өгөгдөл буюу яг энэ хамгийн доор байгаа хэсэгт бол Америкийн нэгдсэн улс бол үйлдвэрлэлээ хийж чадахгүй байгаадайсан дэвшилтэд үйлдвэрлэлийг тэгээд яг сүүлд болвол ингээд Made in USA буюу одоо энэ Made in USA Act тэгээд дээрээс нь Chips Act хүрээнд бол Дональд Трампын засгийн газрын үед болвол ингээд өөрсдийнхөө дэвшилтэд одоо чипийг TSMC-ийн үйлдвэрт болвол гаргаж чадсан юм түүхэн үйл явдал болсон. Тэгээ энэ дээр бас ер нь бол Jensen Huang ч гэсэндээ энэ бол хамгийн одоо Америкийн нэгдсэн улсын хувьд бол хамгийн түүхэн үйл явдал мөч юмаа гэдгийг бол зарласан байна. За чи түрүүн хэллээ те. За Made in Taiwan биш одоо Made in USA гэх те. Америкт үйлдвэрлэв гэдэг тэр лейбл гарч ирсэн байна. Тэгэхээр тэр ерөнхийдөө хэр онцлог юм, хэр special юм те. So what? Яагаад одоо энэ тийм түүхэн үйл явдал болчихов гэж хүмүүс хараад. Ерөнхийдөө миний зүгээр ингээ харж байгаагаас бодоод үзсэн бол хоёлаа өмнөх жил одоо өмнөх дугаарууд дээр бас тайлбарлаж байсан ингээ гинжийлхэнийхээ хувьд аваад үзэх юм бол нөгөө загварчилдаг, үйлдвэрлэлтэйг тэгээд бүтээгдэхүүн болгодог, модель болгодог гэд маш олон ингээ тойрог одоо шат дамжлагуудыг бол гарч исэн. Тэгээ миний бодлоор бол энэ яалтчгүй онцлог үйл явдал бол мөн. Яагаад вэ гэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд бол одоо түүхийн эд яг энэ чиглэлийн хувьд бол чип үйлдвэрлэхийн хувьд бол Тайван болон Хятадаас бол хараат байгаа гэдгийг бол өөртөө зарлж ирсэн. Яг энэ төрлийн чипийг бол дэвшилтэт чипийг Америкт үйлдвэрлэж байна гэдэг нь бол нэгдүгээрт энэ хараат байдлыг бол бууруулах нэг том одоо ахиц дэвшилтэт үйл явдал бол боллоо гэж бол харж болно. Нөгөө талаас TSMC-ийн зүгээс бол нөгөө өөрсдийнхөө одоо өргөтгөл буюу гадаад зах зээл дээрх хамгийн том тоглогчийн хувьд бол ямар нэгэн 3 дахь одоо газраар гүйгээр тухайн одоо оронд нь үйлдвэрлээ тухайн орон руугаа нийлүүлнэ гэдэг нь бол энд санхүүгийн бас тооцооллууд нэлээд яригдаж болох бах. Тэгээ ямар ч ач санхүүгийн тооцоол яригдана гэдэг нь бол татвар хөнгөлөлт бусад одоо хүчин зүйлсийн хувьд бол санхүү талаас бол буурах нөхцөл бүрдсэн гэдгийг бол бас харж тайлбарлаж байлээ. Тэгээ бас нөгөө энэ дээр бол яалтчгүй нөгөө геополитикийн одоо асуудлууд бол орж ирнэ. Сая биас дурдсан Made in USA гээд ер нь бол Америкийн зүгээс бол илүү Америкт ажиллах хүч болон босод нэг үйлдвэрлэлийн процессуудыг бол татан төвлөрүүлэх зорилготой гэдгээ бол 2024 оноос хойш бол зарлж байгаа. Яг энэ үйл явдлынхаа болон нөгөө хуулингийнх нь хамгийн бас анхны дугаар дээр ярьж исэн хэмэл оюун ухааны акшн планы хувьд ч гэсэндээ яг өөрсдийнхөө бодлогыг бол хэрэгжүүлэх хамгийн одоо үндсэн шатуудынх нь нэг бол энэ өөрсд дотооддоо Blackwell chip-ийг үйлдвэрсэн явдал юм а гэж бол харж байгаа юм байлээ. Тэгээ wafer гэдгийг бас нөгөө тайлбарлаж өгөх юм бол нөгөө хэмэл оюун ухааны одоо чипийг одоо суйрлуулж байгаа тэр ялтас буюу одоо тэр нэг металл хэрчмийг бол хилээд байгаамаа. Тэгээ энэ нь болохоор яг нөгөө чип үйлдвэрлэл бол хамгийн одоо суур хүчин зүйл болж өгдөг гэдгээр бол онцлогтой. За тэгэхээр мэдээж Тайванд ингээд TSMC, Nvidia-гийн Blackwell хагас дамжуулагчийг ингээд үйлдвэрлэдэг байсан. Тэр нь мэдээж одоо чанарынхаа хувьд хамгийн өндөр түвшинд л байдаг байлгүй. Тэгээд TSMC ингээд өөрийнхөө үйлдвэрийг Америкт бариад те Samsung ч гэсэн одоо ингээд Tesla-тай бас түншлээд Америкт бас өөрийнхөө үйлдвэрийг ингээд бариад явж байгаа. Тэгэхээр эн чинь бол бас нэлээд олон жилийн хугацаа шаарддаг 10-аас 20 тэрбум долларын одоо хөрөнгө оруулалтаа ордог те. За тэгээд тэр үйлдвэрээ байрна, тэр үйлдвэр дотроо тэр бүх зүйлүүдийг одоо ингээд тогтчуулна. За тэгээд нөгөө одоо яг хэрэгтэй тэр нөгөө talent resource те хүмүүсийг бас авч ажилуулна. Тэгээ энэ бүх зүйлүүд энэ чинь бол бас нэлээд complicated процесс гэж харж байгаа те. Тэгэхээр энэ одоо гаргасан юм Blackwell
хагас дамжуулагч нь яг одоо Тайванд одоо бас үйлдвэрлэж байгаа хагас дамжуулагчийнхаа хувьд чанарын хувьд ямар нэгэн ялгаа харагдсан уу, эсвэл бас энд ямар нэгэн одоо фейсүүд байгаа юу, эсвэл аль хэдийн одоо стандартт ерөнхийдөө хангасан тийм бүтээгдэхүүн болсон уу? За ерөнхийдөө бол нөгөө яг энэ үйл явдлыг ингээ ярих юм бол нэг юм клик хийгээд одоо болцсон зүйл бол биш те. Мэдээж маш олон шат дамжлага одоо үйлдвэрлэлийн процессын үр дүнд бол ингэж үйлдвэрлэж байгаа хэдэн жилийн ингээд төсөв хэдэн жилийн одоо үе шатууд бол явж байгаа. Гэхдээ зүгээр хүмүүс юу гэдэг нь вэхээр урт хугацаанд бол энэ юу нь бол одоо Америкт үйлдвэрлэж байгаа байдал нь бол Америкт ашгаа өгнө. Одоогийн байдлаар бол богино хугацаанд энэхүү одоо үйл явдал нь бол зөвхөн PR-ын шинжтэй юм гэдэг зарим одоо юунууд бол одоо поинтууд бол гарсан байлээ. Энэ нь юу гэдэг нь гэхээр яг нөгөө 50-нд үйлдвэрлэж байгаа одоо маш бага буюу нано миллиметр яригдах одоо тэр одоо юу вафрыг болвол үйлдвэрлэж чадчих нүг ингүүд бас чадахгүй байгаа. Гэхдээ одоо энэ 2 нанометрийн дэлхийд 2 нанометр буюу дэлхийн ингээд хамгийн дэвшилтэт тэргүүний энэ вафрыг үйлдвэрлэх одоо нөхцөл нь бол бүрдсэн л гэж харж болох юм байлээ. Тэгэхээр магадгүй нэг 2-3 жилийн дараа бол яг нөгөө Тайван TSMC-ийн яг үндсэн үйлдвэртээр үйлдвэрлэж байгаа шиг вафрыг бол үйлдвэрлэх боломж бол бүрдэх баха гэж хараад байгаа юм байлээ. Окей. За тэгээ юу болох нь харъя те. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бас нэг одоо сонирхол татсан зүйл бол нөгөө Waymo буюу энэ чинь гэхдээ аюу хятадх биш Америкийн компани байсан юм билээ те. Америкийн компани. Би бол хятадын Waymo гэдэг нэрнээс нь болоод тэгээд ягаад ч юм хятадын компани гэж бодсон. Ер нь бол нөгөө автономous car буюу нөгөө өөрөө удирдах одоо робот таксиг одоо юу яаж хэрэгжүүлж байгаа компани. Тэгээ энэ нь бол Европт буюу 2026 онд Европт одоо үйл ажиллагаа нэвтрүүлнэ гэсэн мэдээ авсан байгаа. Тэгээ энэ талаар одоо хуваалцаач. Тийм тавчхан хэлэхэд ерөнхийдөө Waymo гэдэг компани нэгдүгээрт Америкийн компани. Waymo-гийн эцэг компани нь болохоор Alphabet буюу одоо Google байгаа. Тэгээд Google гэдэг компани нь болохоор мэдээж яг өөрийнхөө одоо суурь үйлчлэгээ Google Search гэдэргээл мэдээж байгаа. Гэхдээ тэрнийхээ хажуугаар болохоор Moonshot Factory гэдэг ирээдүйд одоо маш тийм эерэг одоо хүн төрөлхтөнд үр дагавартай маш том тийм impactful одоо төслүүдийг бий болгодог нэг тийм өөрийнх нь нэг arm байдаг. Тэгээ тэрнийх нь нэг компани болохоор Waymo. Тэгээ Waymo чинь болохоор яг одоо энэ fully autonomous car ямар ч одоо хүний шаардлагагүйгээр өөрөөгөө удирдах чадах энэ машиныг бол ингээд Америкт бий болгоцсон явж байгаа. Тэгээд одоо global expansion буюу бас дэлхий дээр ингээд цаашаага бас одоо expand хийхтэй ийм бодолтой байгаа. Тэгээ тэрнийх нь хамгийн ихний одоо expand хийж байгаа. Тэр улс буюу хот нь болохоор одоо Английн Лондон хот гэж байгаа мөлий. За тэгээд 2026 онд оруулж ирнэ гэсэн байна. За яг одоо над шиг одоо сонсоод хятад компани гэж бодож исэн хүмүүст зориулт асуултаа асууя. Ер нь Waymo одоогийн нөхцөл байдал нь ер нь ямар байгаа вэ? Мэдээж одоо хэмэл оюун ухааны чиглэлээр бол энэ автономous car-ын чиглэлд томоохон тоглогч нэг болцсон явж байгаа. Гэхдээ яг одоо ингээд одоо энэ робот таксиг хэрэгжүүлсэн одоо бүс нутаг байгаа юу? Ер нь энэ чиглэл дээр Waymo яаж ажиллаж байгаа вэ гэдгийг ярих юм бол тийм миний анзаарснаар бол Waymo гэдэг компани дэлхий дээр өнөөдөр хамгийн одоо яг нэгт явж байгаа. Яг энэ autonomous car гэдэг англи хэлээр бол энэ autonomous car буюу одоо fully autonomous car буюу яг өөрөөгөө бүрэн удирдах чадвартай машин гэдгийг болохоор ингээд 5 левелд ерөнхийдөө хуваад юм билэ. Тэгэхээр Waymo гэдэг компани одоо дэлхий дээр байгаа хамгийн ганц баг энэ level 4 гэдэг ангиллалд хүрсэн байгаа компани баггүй юу? Level 4 гэдэг нь ямар ангиллал вэ? За level 4 гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр за level 1 тгээс level 5 хүртэл гэж нэг юм 5 level яваад ах шиг байна. Level 0 нь болохоор одоо хоёулангийн ундаг машин те. Ерөөсөө ямар ч оролцоо ба. Зөвхөн ингээд хүний одоо 150% оролцоотой яг л тэг бүх юм хийж байгаа. За тэгэл нөгөө нэг тэрнээсээ одоо зарим нэг Hyundai монтаж одоо зарим ингээ машинууд ч нь болохоор за хүн ингээ машинаа барьж агаад яг одоо нөгөө паркинг хийхдээ машины зогсоол дээр паркинг хийхдээ яг зөвхөн тэр машин яадаг ч юм уу тэр нь одоо level 1 тэгээд level 2 ч юм уу тэгээ явсаар байгаад за level 3 нь болохоор одоо энэ Tesla-гийн чинь робот такси үлээ Tesla-гийн робот такси эднэр School нөгөө Cruise гэдэг компани байгаа тэднэр нь яадаг вэ гэхээр одоо яг нөгөө нэг highway гэдэг үл хурдны зам гэдэг үл хурдны зам дээр
болохоор нөгөө лейнээ жоохон өөрчлөх ч юм уу тиймэрхүү зүйлүүдээр нэг автопайлот модер ч юм уу тийшээ ордог нь. Тэгтээ бас яг хэцүү үед дээр болохоор яг өөрөө чи барих хэвээр тийм supervised байдлаар барих хэвээр. Энийгээ болохоор нэг level 3 гэж яриад байгаа шиг байгаа. Тэгээд level 4 нь болохоор одоо энэ Waymo-гийн fully autonomous буюу чи байх ямар ч шаардлагагүй энэ машиныгаа яг бүрэн өөрөөгөө удирдаад ингээд явах боломжтой. Тэгтээ зөвхөн яг нэг хэсэгчилсэн газруудад л байхгүй юу? Зөвхөн одоо нэг хотод ч юм уу нэг хотын яг нэг хэсэгт ч юм уу. Тэгээд level 5 гэдэг нь болохоор чи одоо дэлхийн хаанч энэ машиныг ингээд тавихвал тэр машин өөрөөгөө ерөөхдөө олоо явчих болно гэж байгаа. Тэгэхээр энэ level 4-т хүрсэн одоо хамгийн анхны компани нь өнөөдөр Waymo гэж байгаа. Waymo нь аль хэдийн үйл ажиллагаагаа Америкт өнөөдөр явуулж байгаа. 5 мужид өнөөдөр аль хэдийн үйл ажиллагаа явуулж байгаа. Phoenix, San Francisco, Los Angeles тэгээ Austin гэх хотуудад ерөнхийдөө байгаа. Тэгээд San Francisco руу би жилийн өмнө ажиллаар явахдаа Waymo-д сууж үзсэн. Бас аягүй сонирхолтой. Жоохон эвгүй мэлээ. Жоохон айц төрөөд те. Ямар ч ингээ урд хин ч ингээд байхгүй зүгээр өөрөө ингээ ирээл зогсон. Тэгэл ингээл аваа явчихна. Амар сонирхолтой санагдсан. Тэгээд нийтдээ одоо бас нэлийн том болцсон. Тэгээд 7 хоног болгон нийт 250 мянган одоо трип хийж байгаа. 250 мянга 7 хоног болгон трип гэдэг нь одоо нөгөө монголоор трипийг өгдөг үлээ аялал гэх юм уу аялал тий 7 хоног болгон 250 мянган өнөөдөр аялал хийж байгаа. Тэгэхээр 7 хоног болгон 250 мянган хүн одоо таксиг аваа явж байна гэсэн үг тий. Тэгээ нийтдээ нөгөө километр гэсэн тий километрийн хувьд болохоор майлаар ярих юм бол 100 сая miles аль хэдийн ингээд даваа явцсан байгаа ийм компани байна шүү. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо тэр нөгөө бүс одоо Их Британд хийж байгаа гэгээл бүс нутгийн ярихад ер нь энэ робот таксинд бас нөгөө замын юуг бол суулгаж өгд юм шиг байна те. Одоо марта бүх одоо замын чиглэлийг нь суулгаж өгдөг. Тэгээд энэ нь бол хамгийн ихний ээлжинд бол Их Британд дээр бүс нутгийн хуваараа суулгагдсан байгаа учраас Их Британд туршиж байгаа юм шиг байна те. Тийм тэрэн дээр зүгээр сүүлд нь зүгээр нэг юм нээлж одоо хэлэхэд яг нь Америк Европ ч юм уу эсвэл Америк, Англи хоёр бас жоохон ялгаатай юм байна л да. Тэр зам мам те, тэр замынхан сүлжээ мүлжээ. Тэгээд тэр дотор нь явж байгаа одоо нэг сайн эднэрүүд ч юм уу те. За тэгээд нэг weather condition буюу бас нэг цаг агарын уур амьсгал эднэр нь бас нэлээд өөр. Тэгэхээр ингээд Америкт одоо энэ Waymo гэдэг компани чинь яг энэ хэдэн хотуудад ингээд яваад нэлээд амжилттай яваад байгаа ч гэсэн тэрийг ингээд шууд copy доод тэгээд Англид одоо ингээд шууд paste хийхэд бас жоохон хэцүү. Тэрэнд бол бас нэлээд цаг орно. Тэгэхээр яг энэ 2025 ондоо бол энэ supervised байдлаар нэлээд нэг жижиг хэсэгт болохоор pilot-д ингээд явах юм бэлээ. Тэгээд 2026 онд болохоор тэр Лондонгийнх нь өөрийнх нь одоо яг тэр нөгөө transportation authority гэдэг нэг газар байгаа. Тэр нь болохоор энэ бүх одоо үзүүлэлтүүдийг ингээд хараад тэгээд бас нөгөө шийдвэр өгөх юм бэлээ. Яг энэ нөгөө permission буюу те. За энийг өнөөдөр одоо Waymo өнөөдөр орох уугүй юу гэдэг шийдвэр нь бол өнөөдөр гараагүй байгаа. Зүгээр яг Waymo-гийн үүднээс болохоор 2026 онд ямар ч хэлсэн Лондонд тодорхой хэмжээгээр орохыг бол хичээж байгаа юм билээ. За тэгээд хоёул юу болох нь арай те. За хамгийн сүүлийн сэдв болохоор за Microsoft гэдэг компани байна. Microsoft мэдээж өөрийн одоо Windows 11 гэсэн үйлдвэрлэлийн системтэй энэ үйлдвэрлэлийн системдээ болохоор Copilot-ыг одоо deep интеграцаараа оруулах чинь тэр нь одоо юу гэсэн үг вэ? Тэр талаар чи жоохон танилцуулаач. Тухайхан хэрэглэдэг компьютер нь үлээ бас Windows уу? Юу Lenovo тэгэхээр мэдээж тэгэхээр Windows 10-тай. За Windows 10-тай гэсэн. За энэ дээрээс юу болсон бэ гэхээр сая 2025 оны 10 сард бол Microsoft-ийн зүгээс бол мэдээлэл гаргасан. Юу байсан бэ гэхээр 2000 одоо Windows 10 буюу бидний мэддгээр одоо ашигладаг байсан Windows 10 дээр бол дахин шинжилэлт орж ирэхгүй. Харин 11-ийг бол шинжилэн загварчилж байгаа буюу 2025 оноос хойш Windows 10-ыг бол баг ингээд хэрэглэнээс гарганаа. 11 бол хэмэл оюун ухаантай интеграц хийж орж ирнэ гэсэн мэдээллүүдийг гаргасан. За тэгээд энэ чиглэлийн явсаар хагаад ерөнхийдөө бол Microsoft-ийн өөрийн одоо Copilot та ингээд холбогдож ашиглана. Гэхдээ энэ нь яг яагаад вэ гэхээр одоо яг үндсэн үйлдвэрлэлийн систем бол хэмэл оюун ухаантай одоо хоршиж ажиллана гэдгээр бол нэлээд онцлог болж байгаа юм байлээ. За тэгээд илүү дэлгэрүүлээд бас ярих юм бол ингээд хэмэл оюун ухаантай ингээд ашиглан гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэдгийг ингээд ярих юм бол эн чинь ерөөсөө одоо нөгөө ингээд хэмэл оюун ухаантай болох гээд байгаа юм бол биш. Мэдээж ингээд та хэрэглээндээ ингээд анзаарч ирсэн бол энэ бол 2023 оноос хойш Windows 11-ийг бол хэмэл оюун ухаантай интеграц хийж эхэлсэн байгаа даа. Тэгэхээр 2023 онд бол илүү нөгөө Bing chatтай хэмэл оюун ухаантай Bing буюу одоо Microsoft-ийн Bing хэмэл оюун ухаан гадны AI-тай бол интеграц хийж эхэлсэн бол 2023 оны 5
сард юу болсон бэ гэхээр Copilot буюу өөртөө Microsoft-ийн өөртөө AI-г гаргасан. За тэгээд эндээс хойш юу болох нь бол ойлгомжтой байсан. Windows өөрийн гэсэн AI-та болчлоо. Энэтэйгээ интеграц хийх одоо юу бол санаа бол гарч ирсэн. За тэгээд энэ нь ингээд мэдээж үе шаттай явсараад 2025 оны 9 сартаа тулж ирсэн. Энэ дээр бол яасан бэ гэхээр Copilot action буюу одоо энэ Copilot voice, Copilot Vision зэргийг болвол Microsoft Windows 11-тэй бол нэгтгэж байгаагаар онцлог. Энэ яах юм бэ гэхээр та Windows үйлдвэрлэлийн системтэй компьютероо эсвэл гар утсаа мөн дээрэс нь суурин компьютероо бол нөгөө одоо аудиогоор удирдах боломж бол нэгдүгээрт бүрдэж байгаа. Хоёрдугаар гэх юм бол энэ бол хамгийн онцлогтой нөгөө таны компьютер болон одоо бусад одоо Windows үйлдвэрлэлийн системтэй ашиглаж байгаа бүх одоо хэрэгсэл дээр байгаа файл болон мэдээллүүдийг нэгтгэхэд илүү нөгөө текст юу руу шилжүүлэх Excel руу шилжүүлэх боломжтой болж байгаа. Дотор нь байгаа өгөгдлүүдийг ялгах боломжтой болж байгаа. Мөн дээрээс нь гаднаас татж байгаа файлуудыг өргөтгөлөөр нь ангилах одоо боломжтой болж ирж байгаа гэдгээр онцлогтой нэг ийм мэдээ гарсан байгаа. За чи баг бүгдийг нийлүүлээд нэг ачлаа тий. Уг нь нэлээд олон салгаж орог асуулт асуумаар байсан. За яг гэхдээ би салгах гэж хичээе. За Copilot гэдэг байна. Одоогийн байдлаар би Copilot хэрэглэдэг. Copilot бол OpenAI-ийн ChatGPT-тэй ерөнхийдөө адилхан функцтэй. Тэрэн дээр би prompt бичээл над руу ингээл хариу өгөөл энэ өөр гэсэн нэг юм тустай app байгаа. За Copilot гэдэг байна. За мэдээж би Lenovo хэрэглэж байгаа. Тэрэн дээр надад Windows 10 байна. Тэрэн дээр болохоор миний Microsoft Word, Windows Microsoft Word, Excel, PowerPoint гэдэргээд байгаа тий. Тэднэр дээр болохоор яг Copilot аль хэдийн embedded интеграц болоод ингээ орцсон байлээ. Одоо би жишээ нь нэг PowerPoint дээр ямар нэгэн презентац ингээл тавих гингууд миний слайдуудыг одоо AI-гаар илүү хурдан сайжруулах ч юм уу. Эсвэл би Word дээр ингээл ямар нэгэн өгүүлбэр ингээл бичингууд тэрийг ингээл шууд одоо засаал илүү дажгүй болгох ч юм уу тий. За эсвэл Excel дээр би ингээл нэг бичсэн зарим нэгэн миний table идрүүдийг арай хөөрхөн гоё болгоод эсвэл calculation идрийг хийх ч юм уу тий. За иймэрхүү байдлуудаар өнөөдөр одоо Windows дээр те бид нэр хэрэгжилж байна. Энэ дээр одоо юу нэмэгдэх гээд байна вэ? За энийг юу гэж ойлгох юм бэ гэх юм бол одоо хэрвээ Windows ашигладаг хүмүүс ингээд сонсож байх юм бол суурин компьютертэй ч юм уу те сонсож байх юм бол энэ яа гэсэн үг хэрэг Copilot одоо таны ингээд одоо үйлдэл хийхдээ ашигладаг чат биш таны хувийн баг ингээд туслах За personal assistant. За одоо Windows ашиглаж байгаа хүмүүсийн шүү дээ тий. Тэгээ энэ нь яг юу гэсэн үг юм бэ гэхээр за жишээлх юм бол та файл PDF файл байлаа гэж бодъё заяа. PDF файлаа та хэрвээ өмнөх ингээ байдлаар хуучин Copilot-ыг ингээ ашиглах байсан бол та зөвхөн текстийг ингээ уншиж тайлбарлаад таны алдааг засч өгдөг байсан. Одоо яах юм бэ гэх юм бол Copilot таны PDF дээр яаж ажиллах вэ гэх одоо ч гэж ер нь ирэх жил яаж ажиллах юм бэ гэх юм бол таны PDF-ийг нээгээд өгөгдөл гаргаад өгөгдлөөс боловсруулад шинэ Excel хүснэгт үүсгээд тэр өгөгдлөө Excel рүү хуулаад тэрийг email бичиж хавсаргаад хүн рүү явуулах одоо боломж нэгдүгээрт бол үүсэж байгаа гэж харж болно. Хоёрдугаарт яг Copilot voice буюу нөө Apple дээр чинь Siri гэ байдаг шүү дээ тий. Samsung дээр юу байдаг лээ. За Siri гэ байдаг. Яг тэрнтэй ижлэхнээр та voice-ороо дамжуулаад компьютерт байгаа бүх өгөгдлийг бүх файлыг удирдах боломж үүсэж байгаа гэж ойлгож болох юм лээ. Тэгээд одоо энэ нь нөгөө Copilot Lab болон Windows Insider зэрэг дээр туршигдж байгаа. Энэ нь 2025 оны 9 сард бета хувилбарт туршигдаад амжилттай болох юм бол 2026 онд хэрэглээнд бүрэн гүйцэд нэвтрүүлэхээр яригдж байгаа юм бэлээ. За тэгэхээр хараа зөв наадах чи би ингээд сонссон чинь одоо хоёр сэтгэл төрж байна. Эхний сэтгэл нь болохоор бидний мэдих компьютер өнөөдөр өөрчлөгдөж магадгүй юм шиг санагдчих. Зүгээр ингээд бүтээгдэхүүний form factor үед те. Одоо ингээд хоёулаа мэдээж keyboard-н дээр ингээд ямар нэг үйлдэлийг дандаа бичиж оруулж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо энэ Copilot нь ингээд өөрөө яг үнэхээр миний ингээд хувийн personal assistant ингээд болоод тэр би PDF дээр бараг юу ч ингээд одоо яг өөрөө бараг үйл хийхгүйгээр бараг ингээд зүгээр voice-ороо те Bing-ийг ингээд ашиглаад тэгэл миний өмнөөс бүх үйлдэлүүдийг хийчих юм бол өнөөдөр баг миний компьютерт keyboard байх хэрэгтэй юм уу те компьютер чинь өөрөө баг шал өөр байдлаар өнөөдөр ашиглах юм уу гэж зүгээр нэг санал төрлөө. Нэгдүгээрт хоёрдугаарт болохоор Microsoft хэрвээ яг Windows үйлдэлийнхаа систем дээр одоо энэ бүх чадваруудыг те ингээд интеграц ингээ хийчих юм бол
хиймэл оюун ухаантай холбоотой бидний өнөөдрийн амьдралдээ бүтээмжийг ингээд дээшлүүлж байгаа зөндөө олон хиймэл оюун ухааны зөндөө олон аппууд байна шүү дээ. Одоо App Store руу ороод ингээд зөндөө олон юмнуудыг хоёулаас ингээд суулгадаг. Тэд нэр өнөөдөр тэдний байр одоо орших орон зай гэх юм уу одоо юу болох вэ те хэрвээ бүх юм чинь яг энэ үйлчлэх систем дээр ингээд ороод ирэх юм бол өнөөдөр яг тэр нөгөө монополигийн хоёулын хальт нэг ярьсан те тэрэн шиг баг энэ бүх аппууд чинь баг үйлчлэх систем дээрээ өнөөдөр баг очиж юм уу гэж бас нэг хальт бодлоо. Тийм яалтчгүй энэ дээр бас хүмүүс тэгж тайлбарлаад байгаа юм байлээ. Ерөнхийдөө Google ч юм уу те Apple-та ингээд өөрчлөлтийн тулд ерөөсөө л үйлдвэрлэлийн систем дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мэдээж болвол шатны нөгөө одоо энэ миний дурдсан компаниуд чинь хэрэглээндээ хиймэл оюун ухааныг нэвтрүүлж байгаа. Гэхдээ үйлдвэрлэлийн системд нэвтрүүлнэ гэдэг болвол үйлдвэрлэлийн систем тэр чигээр өөрчлөгдөхийг хэлээд байгаа тий. Одоо бидний мэддэг байсан Windows 10 эсвэл бидний мэддэг байсан ихэнх үед ашиглаж байсан Windows 11 болвол тэр чигээр өөрчлөгдөнө. Тэгээд Microsoft ч гэсэн үүнийгээ болвол юу гэж нэрлээд байгаа гэхээр AI Agent Era of Windows гэж нэрлэдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол таны нөгөө Windows-ийн агентийн ирүү эхэлж байна гэж хэлээд байгаа. Тэгээд эндээ бас дараагийн шатнд Copilot-д тодорхой эрх авна, sandbox орчин бүрэлүүлнэ. Тэгээд мэдээж риск буюу одоо эрсдэл нэлээд гарах учраас хяналттай automation одоо олгох одоо актуудыг бол хийнэ гэдгийг бол зарласан байгаа. Тэгэхдээ хамгийн гол зорилго нь тэдний ингээ хамгийн гол зорилго нь юу гэсэн бэ гэхээр хиймэл оюун ухааныг ер нь бол хэрэглэгчийн ингээд оронд тавих биш. Таны ингээд одоо workflow-ыг мэддэг мөн дээрээс нь хянагдсан ингээд одоо эрсдэл багтай агент бодлохыг бол зорино гэсэн юуг бол хэлээд байгаа юм байлээ. Тэгэхээр зорилгыг үйлдвэрлэлийн систем чинь өөрөө маш чухал болохоор одоо Microsoft Windows дээр жишээ нэлээд тулж ажиллаж байна те хиймэл оюун ухааныг оруулаад за Apple болохоор iOS дээр нэлээд оруулаад эхэлсэн. За Google болохоор мэдээж Android руу ингээ оруулж байна. Тэрэн дээр ингээд нэг хүн үйлдвэрлэлийн системгүй яваад байгаа байхгүй юу? Тэр нь болохоор Mark Zuckerberg. Тийм учраас Mark Zuckerberg өнөөдөр өөрийнхөө бас ингээ үйлдвэрлэлийн системийг ингээ бий болгох гээд тэгээ бий болгохдоо болохоор өөрт нь ямар нэгэн тийм hardware form factor хэрэгтэй. Тэрийг болохоор smart class гэдэг те. Тэгээ хоёлаа жишээ нь тэрийг ярьж ирсэн. Samsung болохоор бид нэр хэдийгээр одоо Google-ийн Android үйлдвэрлэлийн систем дээр яг утасны энэ ирүү үед бол хамтарч ингэж ажиллаж байгаа ч гэсэн бид нар өөрсдөө гэсэн бас Tizen гэдэг үйлдвэрлэлийн системтэй. Тэр нь болохоор бидний form factor буюу зурагтан дээр байгаа. Манай бүх зурагт болохоор бидний өөрсдөө in-house Tizen үйлдвэрлэлийн систем дээр байгаа. Тэгээд ирээдүйн бас бүх бүтээгдэхүүнээ бид нэр Tizen өөрийнхөө үйлдвэрлэлийн системээр. Тэгэхээр зүгээр бүгдийг ингээ wrap up ингээ хийхэд үйлдвэрлэлийн систем he who holds the the үйлдвэрлэлийн system has the power гэдэг шиг ер нь бол зүгээр санагдлаа. За ийм сайхан дөрөв мэдээ байлаа. За тэгээд манайхан бас сонсогч маань бас энэ тал дээр мэдж байгаа энэ дөрвөн сэдв дээр бас комент байвал манай YouTube-ээр комент бичиж үлдээгээрэй. Энэ $1 trillion дийлийг би ч ойлгохгүй байна. Хүмүүс ерөөсөө ойлгохгүй байна. Тэгэхээр бид өөрөөс илүү ингээд мэдж байгаа ойлгож байгаа хүмүүс байх юм бол гоё unpack хийгээд бид өөртөө сайхан тайлбарлаж өгөөрэй. Тий баярлалаа. За тэгээд манайхыг одоо бас сонсдог тогтвортой үзэгчтэй, тогтмол үзэгчтэй, сонсогчтой болсон байлээ. Маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа. За окей. За бай.